Венецийн тэмдэглэлүүд байхгүй. Оюуны гоё юм бидээ. Оюун 4 сарын 28-нд нэг ороод бааранд орцсон талхаа бид нар пивоос очихгүй гэсэн нэг юм хар ингээ бүрэнгээ гөлөөгөд хараад тахгүй юу. Тэстэй бид муу хар шаар чи юугаа хараагүй гэд биччихгүй. Тэгээд би мадс дарааны яг тэр зурган дэрэг болсон шүү дээ. Ингээ нэг явж байгаа нэг зураг гэдсэн бодноос тийм барьцсан. Тэр байхгүй. Яг ийм дээр нөгөө яг нэг цагийн тавьж харахгүй байдаг нөгөө юугаа он сараа. Тэгэхээр яг буцаад нөгөө тун санагддаг байхгүй. Корнелтай 7 сарын 28-нд Австрид 5 сарын 20-нд Пэлдгэрч жагсаал болж энд нь зураа сууж байна. Яг энд ингэ бас нэг юм Аргентин надны маркетаа зураг өгдөг шүү дээ. Тэр 5 сарын 20-30-нд Оюунд нэг яг Австралийн нэг жаз хөгжмийн концерт үзэх гэвчихсэн. Урд өдөр нэг сонгодог хөгжмийн концерт үзэхгүй. Футбол концерт очсон чинь хүмүүс ч амар хангалж очтой юм билээ шүү дээ. Сонгодог концерт үзэхээр. Тэгэхээр маргааш концерт үзэхдээ аюу хангалдаг юм байна. Костюм өгчөөд хүмүүс чинь жаазсан дээр ч мөр хамаагүй гадуур гараад нь пэм уугаад би ганцаараа костюмтай. Тэ зурчихгүй. Яг энэ миний үзэсгэлэн гаргасан юм. Галерей. Энэ юуны Герман, Франц, Австрали хэл дээр үүдэг нэг юм тосхон байсан. Яг энд нь сууцсан шээжсэн чинь том нохойроо тойроод тест муухай айлахгүй. Чиний юм нуур өгдөг. Нууранд нь гэж гад зурж илээ шүү дээ. Нэг завин дээр. Дур үеийн голохгүй нэг өгөөд шүү дээ. Одоо та зураал байна уу гэдэг байхгүй. Гэхдээ би дуртай юм чи одоо өөр яа юм бэ? Гэхдээ тэгээ чадж байгаа юм уу гэж. Одоо чадахгүй ч байсан тэгээд дууслаа. Харандаа бирээн барьжвал бурхны оронд явах бах та. Зургнуудаа зургаан сайхан хуйлаад очичин. Тэгээ манай хүү явна. Нэг социализм үеийн гоё зураачд байсан шүү дээ. Сингчхаваа, гаваагаа. Гаваагаа сингчхав хоёр жоохон муудалцахгүй тартар хийгээд тороон дээр л цөмөрө зурдаг гэсэн. Чи бол зураач биш дээ гэсэн гэлээ сингчхаваа гаваагаа. Харин би зураач биш гэхдээ би сайн мужаан гэсэн. Амар хэлсэн боо би бол сайн мужаан гэсэн. Нүнэ
Хөхөнг болохоор нэг Монгол үндэсний бэлэгдсэн. Улаан бэлмэлд гал одоо цог жавхлан хиймэр сүр сүлд юм да. Тэгээд азраг одоо ямар нэгэн ирээдүрүү тэмүүлж байгаа. Тэмүүлэлтэй энэ тэгээд өнгөө болохоор нэг юм яг бүрээд үндэсний дээлийн өнгийг бодож хийсэн. Зурсан ер нь миний хахангийн дуртай өнгөнүүд одоо 8 шарга гэж яддаг. Шаргаад өгвөл Монгол төрийн бэлэгдэл болгож ядагч бэлэгшээдэг. Тэгээд тэргээр нь дандаа шараа адуунууд ирээдүрөө явж байгаа шиг. Энэ болохоор одоо эвэжтэй байгаараа тэгээд өдөртлөгтэй нэгэ хүндлэгсэн тийм л одоо бэлэгдэл юм да. Гурвалжин тамга болохоор Монгол эзэнт гүрний одоо юун дээр байдаг тамга ер нь Монгол адунд энэ бол Чойндон тамга гэдэг. Гурвалжин тамгач гэдэг. Чойндон гэдэг нь ямар энэ ерөөсөө бас Батбэкхийн бэлэгдэл хайшаач байсан одоо өндөр уулыг бэлэгдэг, зөм бэлэгдэг бүх бэлэгдлийн одоо эртний Грек одоо бүгд л байдаг шүү дээ. Пирамидаас эхлээлтэй гурвалжин манай бас элбэг байдаг. Хүн төрлөختний л бэлэгдэл юм да. Schön ist es auch. Зүуд. Би яг ингэж зүудэлсэх сонин. Цэнхэр мөртөө тэгээд охиноо зүү. Сундлаа хаашаа яваад нэг юм руу яваал. Тийм сонигтэй нэг евро ч юм шиг хотын гудамжаар цаана юм шуугилдаал диско янз бүр юм баар марч юм шиг юм харан өвөлт тэгэл даараад зам хүүт дахиад яваажн руу ч юм уу мэдэхгүй тэнэг тийм алс ерөөсөө л тэртээ дөрвөл алс руу явж байгаа шүү дээ. Бүгд тэрнийг л мэддэг болохоор Баро. Тий. Бар. Стик авах. Түр дээр үлч. Араа. Мой чи иргэдэг юм гэж. Хүрдэж тийм юм. Мөр үйдэг зүйл эргүүлчихээ төрүүлээ. Араа.
Хоньог шоног шоног. Чон. Тийм ээ. Өрбөлөөд тийм ээ. Яг ийм юм бас байна юм шиг гоё те. Тий. Гоё. Донд нэг үзүүлэн хийждэг тий. Тэгээ дээшээ шууд вэ. Тий. За баярлалаа. Тэр помощь. Мэргэжлийн холбосон байгаа. Байгалах нь өөрийнх нь модныхын тэр юунууд ширхгүүдээр нь холбоцсон. Нүүднүүдийн яг тэгээд бас таарсан юм шиг. Тэг яг таарсан тийм мод олоод нэг усан гоцч нь бас тэгдэм билээ шүү дээ. Мөрийн мод олж тэр юуг нь яс модын зангид юм билээ. Тэрэн шиг яг бүр ингээд зориулсан мод яг өөрийнх нь характерыг бүр ингээд их л ажигладаг юм да. Энэ жижигхэн нуур энэ өөрөө байсан гэж шүү дээ. Тэгээд тэн дээр ингээд тэрнийг сарвчуулаад бүр те энэ хаалга энэ төрийг бол бүр ямар гоё тийм шийдэж байна. Энэ тужи гэдэг нь дандаа хамт байна гэсэн л юу юм байна л да санаа бүрээд үг тужтай хамт байна гэдэг дуу гэдэг чинь энэ шиг тужи гэдэг нь Тужийн нас гэдэг тийм утгатай юм шүү дээ. үрд мөнхч гэдэг юм уу тийм санаа. Хэдүүл нэг дуу дуулж өгөө тэр тужтай хамт явах гэсэн гэдгийг Үгийн дунд нь мартаад байна. мартахгүй. Залгаанууд нь гоё байгаас. Тужи. Энд чинь бас гүйцэтгэгчд мундаг байгаа шүү дээ, тий? Одоо ч хийх зэрэг. Энэ ер нь тэгээд том бүр бас том тасал. Энэ их том үндэсний парк болох юм байна л да. Бурятын. Энэ олон улсын юм уу хийх юм байна л да. Симпозиум энэ. За энд бас Ер нь ертөнцид ирсэн ингээд тийм үү? тий нэг фестивал бэлдээл энэ. Фестивал бэлдээл энэ. Энэ дээр ингээд ороо болохоор их гоё гэрлүү тусаад. Энэ дүнжнүүд юм гоё. Яг хэлбэр нөрөө аягүй гоё тийм юу байхгүй. Ерөнхий тэгсэн мөртлөө нэг шаглах газар гоё шагалцсан. Энэ тэр аягүй хэрвээ энийг ингээд аягүй тэгшгэн хийсэн бол энэ муухай байхгүй. Тий. Энэ одоо ингээд хараа усан онгоц шиг байгаа үстэй. Харж байна уу? Энэ даракон. Тэгтэн даракон байна. Лусын. Тэгтээ их том далайд явж байгаа юу шиг байна шүү дээ. Даргуулт онгоц шиг тий? Тий. За 1000 километров сюда. Вау. Там за Иркутском. Тише умеешь садом, да? Гайхамшигтай гоё байна. Много раз эту фразу слышала за сегодня за прогулку. Би зургийг өгөө юм би тийм. Нэхэн зургийг хараад байх юм. Бүгдээ. Это что значит? Лу. Луу тий. Драгон. Дракон. Тий. Цандалгийн энэ дээр зогсоод юм юутай нэг урт дурам. Всё очень нравится. Пойдем посмотрим картину. Давай. Да. Буймнигад арзагамж байна арай. Баярлалаа. Энэ алтан энэ үсэг энэ одоо Монгол гэсэн эм үсэг. Эм оо Монгол тий. Тэгэд энэ ингээд эндээс нэг цусаар ингээд бүгд монголчууд нэгдэж яах гэсэн. Энэ унган дээр нь 3 цэг ингээд цаашаа бүгд үргэлжлэнэ гэсэн утга. Бомбөр модонд бүргэж чуу бүрн
Бөөрөнхий биеийг минь өсгсөн ээжийнхэн ачиг яанам бэ. Сагалгар модонд шаазгаа шувуу шагширна. Сайхан биеийг минь өсгсөн ээжийнхэн ачиг яанам бэ гэх тийм. Намрын шөнийн хүйтэнд намайг хөхүүлсэн ээжээ минь гэдэг. Это песня о матери. Картина называется. Энэ ингээд Это мать. хоёр загас Это нэг юу вот гэдэг чинь ребенок. арга билег гэдэг ингээд Да, тойроод тут стихи хэрвээ нэг написаны. харах юм бол ингээд Да. Вот вы прямо вообще. Ты вовремя зашла. Господин Чемидош, он привез к нам на фестиваль, к нам вообще в подарок. мороор ерөөсөл ад жаргал одоо баяр баясгалан хүч чадлыг одоо монголчууд бэлэгддэг. Одоо Чингис хаан мои работа да. Называется мөнх тэнгэр гэдэг нэртэй. Вечное небо. Вечный небо. Здесь Знак там. знак гэдэг тот тамаг. Энэ доотлын газар дээр бөө бууж байна. Тэнгэр дээр их эзэн Чингис хаан биднийг харж байна гэсэн. Тэгээд бүгд ингээд идэ будаа. Небо смотрит Да. на нас, как Бог. Бог, да. Это две картины, это Сертификаты. да, сертификаты, да. Это. Это тебя. От меня. Красивый сделал. Да, спасибо. Начал думать, что построить. А у меня в Москве архитектурное бюро наше. Я молодым архитекторам говорю, такой маленький внутренний конкурс. Кто придумает идею мастерской. Вот. А выиграл архитектор из Сирии, да, потому что он не знает, что здесь дома строят вот так. Он поставил вот так. Поэтому вот получился. Я так смотрел, о, вот это стоит. Потому что это необычно. Да, из большого бревна. Вот получился. Ну, вот достроим в этом году. В следующий год приедете, уже будем здесь чай пить. Энэ юм юу шүү дээ ингээд одоо ерөнхийд нь харахад тийм Японы тийм минималны юу шүү дээ ерөнхийд дүрс одоо юунууд нь архитектурын зохиомж нь тэр нь болохоор Азийн гэдгээр нь яснаа зүгээр яг таалагддаг болохоор яснаа яг Япон стилийг. Ну, я вообще люблю японский стиль, минимализм во всем. Даже в том этом, на террасе, где мы чай пьем, там вот эти вот занавески, да, тоже написано, да, тоже я там такой.
маленькими средствами максимальный результат получить. Эстетика другая же, там очень так это. Ну, здесь каждый кусочек я там ногами хожу, рисую. Надад бас Япон стил их таалагддаг байхгүй. Аягүй гоё тийм ерөнхий тэгсэн мөртлөө их том хэлбэр, монументал хэлбэртэй. Тэр их гоё. Тэгээ том баримлууд нь одоо архитектурт их зохицсон байхгүй. Тэргээр их гоё. Яг нэг жинхэнэ мэрэгжлийн том одоо юу цэцэрлэг төрөлм болох тийм бүр юутай байхгүй. Төлөвлөлт нь Ирэх жылда юм симпозиум индэх. да. Но мы будущее же не знаем. Что будет здесь через несколько лет, мы не знаем. И это хорошо. Хорошо, что ты не знаешь, да, будущего. Что когда ты будущее знаешь, стремиться некуда. Друзья мои приехали к нам в Тожи. Это же поддержка. Приехал мой самый любимый живописец на свете, господин Симит Дорж. Я ваше творчество вообще обожаю. Я считаю, что оно прямо абсолютное искусство. Самое интересное в художнике, когда художник двигается. Ваши старые работы были интересные, современные интересные, они разные. Да, и все такая же, видно движение, куда человек, о чем он думает, куда, ну, по мне так, куда он развивается. Так вот это вот такой жизненный путь. Сейчас вы находитесь вообще в самой лучшей форме. Важно в искусстве это же эмоция. Да. Композиция, цвет, там, это все хорошо, но самое важное это эмоции, когда человек в виде произведения искусства, он получает от этого. Это же редко, когда вообще на какое-то там искусство вообще как-то так волнует. А потом, когда как бы, а если волнует, то тоже там есть градации, да. Вот. То, что вы делаете, для меня это высшая степень искусства. Просто настолько это прямо мудро, философски и со смыслами. Цвета вообще такие, мне очень нравятся, такие открытые цвета. То, что вы делаете вообще просто. И вообще картины с синим цветом. Да, вообще, конечно, фантастика. Синий, желтый, там все цвета красивые. Да, удивительно. Да, поэтому я очень горд, что вы привезли нам в подарок 2 работы, которые будут теперь жить вечно в этом месте, дай Бог. Будет. Здесь все красиво, да, природа, все здесь, люди, там, парк хороший получается. И ваше искусство будет здесь тоже. Да, подчеркивать эту красоту. Синий ветер. Да. Би энэ нэрэнд бат маш их баяртай байна. Энэ ч бас нэг бидэнд өгсөн одоо Тэнгэрийн нэр баг. Үнэхээр хөгс салхи гэдэг нэр бол маш гоё нэр. Цаад утга нь их гоё. Одоо салхивал хэнийг ч ялгалгүй салхилдаг штэ. Тэгтээ хөгс салхи гэдэг бол Монголын салхи. Монголчууд биднийг нэгдэх салхи гэж би бодож байгаа байхгүй. Тийм. Тэгээ энэ цаг хугацаанд одоо Дашитайгаа танилцаад ах トゥ болж байгаа гэдэг бол маш гоё. Яг би их тусмаа бас зураач болсон. Үед 90-ад оны үед яг тэр нэг өөрчлөн байгуулалтын үед яг зураач бас яг тийм үйлдвэрийн ажил хийж байгаагүй. Яг ингээл жоохон ингээл өөрчлөгдөөл 90 онд хөрөнгөд орно Голландд үзэсгэлэн гаргаад, Москвад үзэсгэлэн гаргаад залуу байсан. Тэгэл тэр болгон намайг юу яхад өөрчлөгдөх тэр шатуудыг тавьж өгсөн.
Тэгээд хамгийн сүүлд Бодровтой кино хийсэн тийм ээ. Тийм ээ. Тэгэд нэг үзэсгэлэн дээр очиж ясаа. Тэгэхэд анх дашиг харж илаа. Гомон сайхан хүн байна. Нэг хизээ нэгэн цагт уулзах байх гэж бодож ирсэн. Тэгээд яг энэ гоё нутагт нь ирж гэн гэдэг бол маш гоё азтай учрал тийм ээ. Тэгээ манай цанаа маань танилцуулаад дүүдэх баяртай байгаа. Бас юм завшаа оллоо шүү дээ хэлэх. Тэгвэл түүнээс ингээд унтж байгаад баярлаад байна гэдээ хэлээд бол чи ойлгохгүй л дээ. Очень большой. Вчера был более разговорчивый. Сегодня скромный такой сидит. Это Мой друг, цена. Или познакомиться когда-нибудь. да. Да, и я счастлив, что это произошло. И вдвойне счастлив, что мы с вами будем делать проект. Би бол бас тэгж боддог байхгүй. Ташиж гэсэн тэг ямар нэгэн хүнд хамааралгүйгээр өөрийнхөө хүслийг бүтээдэг учраас урлаг гэж байдаг ба. Урлаг гэдэг бол ямар нэгэн хүнд нөлөөл тэр хүнийг баясгадгаараа онцлогтой. Түүнээс бид за одоо тэр хүн зориулж тэр хүнд таалагдахын тулд биш. Яг дотоод сэтгэлээс тэгээд бурхны одоо даалгавар юм шиг тэр сэтгэлд орж ирээд тэр нь одоо уран гараараа бүтээгээд бий болдог. Тэрний үзэгчд үзээд таалдаг. Энэгээр л урлагийн жинхэнэ мөн чанар нь байх гэж боддог. Тэр ч учраас би дашигийн уран бүтээлийг харахаар үнэхээр тийм үлдээд дотоод сэтгэл аюул хүчтэй тийм онгодод байдаг байхгүй. Тэр нь харагдаад идэг. Тэр олон деталууд тэр хөдөлгөөнүүд нь болохоор бүр ингээд хүний одоо уран бүтээлч хүний бүр сэтгэлийг хөгөлсөн хөгжимшиг тийм байхгүй. Энэ уран бүтээлч хүн бол тэгж ижил. Тэгээд дашигийн бүтээлч гэсэн аягүй гоё. Та хоёрын чинь бүтээл нэг гоё тийм амттай байдаг байхгүй. Тэгээ амттай тэгээ бас онгодтой. Ямарваа нэг юм бүр нэг өөр гаргаас хүн ирээд хийцсэн юм шиг, зурцсан юм шиг нэг тийм гоё сэтгэлд их ойрхон байдаг. Тэрүүгээрээ бас гайхамшигтай л та. Тэгээд дээрэс нь бас одоо би нэг гоё юм үзлээ энэ хүн ийм том одоо энэ чи баг парк болчихж байгаа байхгүй. Тэгээ ийм их олон ийм их олон гоё бүтээлүүдийг бүгдийг өөрийнхөө төрсөн нутагтаа яг тий яг өөрийнхөө унсан газар ингэж гоё юмаа ингэж шингээж энэ их хөрөнгө гаргаж энэ их зардал гаргаж тэр олон зочид бодол тэр олон одоо ингэж энэ чинь ингэж яваад үзэхээр маш олон объектууд байна шүү дээ тийм ээ. Тэгээ бүгд ийм гоё ийм мотор ингэж бүгдийг ингэж гоё хийсэн. Энэ дээр бас чимэдэр жахын бүтээл бас тэн дотор бас байна. Тэгээд хоёр хоорондоо ингэж гоё би энийг гоё ойлгож хөндлөдөг. Энэ болохоор над бүр илүү гоё тааштай хамт байх гэх аз жаргалтай байгаа байхгүй. Тэгэхээр одоо цандалагтай нэг юм өхөлөөр гарах надтай. Гэтэ гоё л доо. Үнэхээр тийм нэг хүмүүс биенийгээ олж нөхөрлөх. Бурхад уулзуулж штэ тийм ээ хаа. Тийм ээ. Тийм ээ. Энд уулзахтай хүмүүс заавал ч уулздаг гэдэгтэй адилхан та хоёр ингээд айгүй богинохоо хугацаанд уулзаад богинохоо хугацаанд бие бинийгээ гоё ингээд мэдрээд тэгээ хоорондоо гоё нөхөрлөөд ах トゥ шиг болоод ингэж байна гэдэг бол надад бол айгүй аз жаргалтай юм айгүй амархан хэлбэр болж байгаа байхгүй юу. Тэгээд ирэх жилээс бас хамтраад хөх салхи тийм ээ. Хөх салхи бас хамтарсан энэ Монгол туурхтны гоё уран зургийн гоё фестивал энд хийн. Тэгээд энэ бүх юмыг ингээд санаачлаад манайдаас тэгээд чимэдэр жах хоёр бол энийг бол одоо ингээд бүр талгаалаад тэр уран бүтээлээ нийл 6 штыг авчиж бүтээлийн хийлгээд Хятад, Орос, Монгол тий үзэсгэлэн гаргаад ингээд явъя. Эндээ гоё тийм одоо Монгол туурхтны тийм галерей байгуулах байх л да. Ер нь Надад тэгвэл байх. тэгвэл гоё тийм. Энд бас Монгол туурхтны бас
гоё галерей үзмөр байх юм үзэн байна. шүү дээ. Үзэх болно. Энэ жишээ нь одоо ингээд зөвхөн энэ бол зөвхөн зураач нар зориулсан өвлийн тийм галерей юу тийм студио шүү дээ. студ хийж байгаа байхгүй юу. Гэх мэтлэнгийн маш олон гоё сайхан бүтээлүүд байна. Тэгээд энэ дотроос бас манайхан бас зураг авсан байх нэлээд том тийм ээ. Тэгээд энэ бүх ингээд детальчилсан зураглуудыг бас үзэж байна. Не в Америке живет, а что живет в Монголии. Это же классно. Да? Каждый должен пригодиться там, где он родился. Это же такое счастье у монгольского мира, что у нас есть такой художник, который живет у себя, творит. Цаг хугацаа л бүгдийг харуулдаг л да тийм ээ. Юм Еще раз спасибо огромное. Байла, приехали. Да. Мужик сказал, мужик сделал, молодец. Монгол улс өргөлж юм ядуу байхгүй. Ирээдүйд зураачтайхаа уран бүтээлийг буцаагаад худалдаж авах тийм цаг хугацаа ирж байна. Одоо Ван Гогийн музейд Амстердамд байдаг. Бүх дэлхийгээс буцааж худалдаж авсан ш. Тэр хүн бол тэр цаг үедээ Дэмитинэл ингээл юмаа зураал явдаг байсан. Амьдрал зөвхөн амьдрахын төлөө. Тэр болгон тэр одоо Голланд улсыг тэжээж штэ. Энэ бол ирээдүй цаг хугацаа байхгүй. Тийм учраас уран бүтээлч хүн бол ирээдүйн төлөө биш яг өнөөдрийн төлөө уран бүтээл хийдэг. Тэр уран бүтээл нь ирээдүйд эх орны нэрийг гаргадаг, дууддаг, тэрүүгээр яадаг одоо Австрийн тэр ингээл тэ Климт тэр чим тэрүүгээр л бахархдаг штэ. Уран бүтээлчээрээ бахархдаг байхгүй. Тийм учраас ирээдүй гэдэг бол уран бүтээлч нь уран бүтээл дээр л байдаг болохоос энэ цаг хугацааны асуудал биш. Тэгэхээр манай дашигийн хэлж байгаа бол яг гоё тайлбарлал да. Гоё ухаан. Тэр нэрээ яг жинхэнэ ивэр тавьсан. Тэр нэг тэр бугны яг бугны толгой байгаа. Тийм байна. Тэнгүүд тэр дороос нь тэр нарлаа авда. Юуны хооронд. Ваа. Тэр нарны тусгал мэсгэлтэй гоё ягдчих. Хойрсон үл. Нэ. Цаг. Тий. Зүү харагч тийм дороосаар. Гоё төрсөн тусган энэ хол тэгээд ийм парк байгуулчихна гэдэг нь үнэхээр Явхудас амаргүй хол зам байлаа шүү. аюу юу гэж тийм нэг үндэсний сэтгэлгээ гол юм. Тэгээ би Монгол гэж ягаад тэр сэтгэлгээ нэг гоё байхгүй. Бид чинь би Монгол хүн гээд Чингисийн Монгол гээд хогоо авдаг улсууд энд ирж үзүүлээс.
1000 км-с энэ модыг авчихна гэхлээр бол тэ. Ваа. Террасын тэ. Энэ өстой гоё юм. Солиотой террас тэ. Дут нурыг дуулдаг гэлцдэг дундан уяраад уйлдаг гэлцдэг домог яриа хачраггүй байвал энэ юуны дээр энэ орчны савдаг гэсэн шүү дээ. Унан хэлээр нуур дуулж байна. Энэ Италийн үйлдвэрийнх нь юу юм бэ шүү дээ тамга нь. Даши. 5 из 8. 8 штук всего было. Да, ага. Остальные где-то по галереям мира или в частных коллекциях где-то. Бусд нь хаана байгаа вэ? 8 шиг гэсэн бусд нь болохоор дандаа цуглуулагчид энэ төр байдаг гинэ. Здесь, да? 8 было. Хавтах нь ч байгаа юм тий. Тийм. Генерал Гоё генерал гэдэг нэр нэг гоё гоос. В частной коллекции можно у кого-то, да, свои коллекции. Айгуу. Где-то в галерее по миру, где на выставках есть. Генерал ахтай. Тэгтээ Монгол генерал дээр аюутай байгаа үстэй. Шонхор шувуутай. Сандалгээ. Хөөе. Ийм эвэртэй мөр байсан юм бил шүү дээ. Адуу. Тийм үү. Нэг хүнд ийм эвэр байсан шүү дээ юу нэ. Морины эвэр. Тийм үү. Тий. Энэ морины эвэр нь яг энэ дээр ийм юутай. Судалтай. Тэгээд өхрийн эврийг тэгж хэлж болохгүй. Биш яг морины эвэр. Энэ айлын шүтэн дотор байсан гэсэн. Дашин намдаггүй арт том цогцлбор байгуул хэмжээнд ирсэн 3 жилийн өмнө барьж ирсэн гэж байгаа. Одоо хүртэл барилгын ажлыг бүгд гүйц дуусаагүй. Гэтэ маш том байгуул хэмжээнд барьсан байна.
хөөхөн аштай байхгүй. Тэр надад бол таалагдав. Гоё юм нэг хотлоо ингээд нэг манайхан чиг жоохон юм яагаад тэгэхээр шантаагаар явчихдаг шүү дээ. Ер нь л ингээд хүнээр таа гэж хэлүүлэх гээд хайрлуулах гээд хотлоо ингээд яраагаад эхэлдэг шүү дээ. Тийм зам байхгүй хөөх. Хиймэл юм баг. Би яг ярвах гэхээр болохгүй байхгүй. Цаанаасаа ярвал түр төрсөн байхгүй. Угаасаа бурхан бүтээгтэй хөөргөн манай дашиг хүртэл тийм байгаа шүү дээ. Айгүй өөрхөн ингээ хүн болгон дээр гүйчээд эн чинь бас ингээд байвал ингээд хараа амтэн шүү дээ. Ийм бүтээсэн маань бол би бол одоо шинэ үдийдүүд уужаастаа бурхан шиг юм сууж байгаа. Үнэн бицтэй. Ийм бүтээчээд энэ харалтаа уцлыг бодлоо өмсчээл гүгээд байгаа шүү дээ. Тэгээд өглөө болгон хүн болгонтой сайхан амарсан уу, сайхан унтуу яаж ингээд хүн болгонд анхаарал тавиад байна гэдэг чинь бас нэг энэ өвгөлтэй хүмүүс хийдэг ажил л да. Өвгөлгүй усуд бол амжихгүй.